Facebook-ийн мэдээлэл эсвэл хакер уу хэрхэн түүнийг ялгаж мэдэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. Бид нар хэн илгээж байгааг харах хэрэгтэй. Meta бол Meta-гийн verified гэсэн тэмдэгтэй, Facebook-ийн verified гэсэн тэмдэгтэй байгаад байдаг. Хэрэг тэр биш бол хуурамч хаягнаас илгээж байна гэдгийг шууд харах хэрэгтэй. Түүнээс гадна бичвэрийн агуулга нь яаруулсан сандруулсан үг хэвстэй байгаад байдаг. Яг одоо та энэ дээр дарж орж өөрийгөө баталгаажуулахгүй бол таны хуудсыг одоо 14 хоногийн дотор хаалаа эсвэл та ямар нэгэн контентын зөрчил илрүүлсэн байна гэх мэтчлэн яарсан сандруулсан хэлбэрээр бичсэн байгаад байдаг. За ямар нэгэн линк байдаг, линкээр нь дарж орох юм бол бид нэр халлага дүртэж байна гэсэн үг юм байна. Хакерийн энэ мессежийг ер нь дарж орохгүй байх хэрэгтэй. За хэрвээ энэ мэдээлэлд одоо дарж ороод өрцсөн бол яах вэ? За эхлээд хаанаас нэвтэрч орсноо харах хэрэгтэй. За эхлээд хүн алхамаар хийдэг вэ гэдгийг За хакер тулс хэсгээ мэдхийн тулд би Facebook-ийн профайл хаягн дээр ирнэ. За энэ профайл хаягныхаа энэ зурган дээр дарж ороод энэ settings privacy settings and privacy гэсэн дээр нь дарж ороод settings гэж дарж ороод та нарт энэ Meta account center гэж харагдаж байгаа л энэ дээр дарна. За зарим хүмүүс нь энэ Meta account center гэдэг энэ хэсэг байхгүй бол password and security гэдэг хэсгийг энэ доод хэсгээс хайхад болоорой. За ингээд дарж ороод би password and security гэдэг хэсгээр нь дарж орно. За where you are logged in гэдэг. За энэ хэсгээр нь дарж ороод хаана нэвтэрч орсноо харнаа гэсэн үг. За энэ аккаунт нь зөвхөн энэ компьютер дээр орсон байна. За өөр ямар нэгэн төхөөрөмж нэвтэрч ороогүй байна гэсэн мэдээлэл харагдаж байна. За ямар нэгэн байдлаар өөр танихгүй төхөөрөмжөөс нэвтэрч орсон байх юм бол түүн дээр дарж ороод log out хийгээрэй. За мөн би одоо хамгаалах үүднээс өөрийнхөө пассвортыг солих хэрэгтэй. За энэ дээр change password гэж дарж ороод энэ хаягийнхаа пассвортыг солино. За мөн би two factor authentication гэж за энийг бас заавал итгэжүүлэх хэрэгтэй. За ингэснээр би гар утсан дээрээ код ирдэг болгож байгаа. За ямар нэгэн танихгүй төхөөрөмжөөс миний хаяг руу нэвтэрч ороход миний утсан дээр код ирнэ. За энэ кодны тусламжтайгаар миний одоо Facebook-ийн аккаунт руу нэвтэрч орох боломжтой гэдэг тохиргоог хийж өгч байх хэрэгтэй юм байнамаа. За энэ бол одоо хэрхэн Facebook аккаунт хакер тулсан үгүй юу гэдгээ мэдэх нэг хэсэг байлаа. За хэрхэн одоо шижигтэй санагдаад байгаа эсвэл одоо Facebook рүүгээ нэвтэрч чадхаа болчихсон бол би браузер дээр facebook.com hacked гэж бичээд за өөрийнхөө аккаунтыг someone get my permission гэдэг ч юм уу те ингээд сонгож ороод би ямар нэгэн байдлаар аккаунт маань баталгаагүй байна гэж шалгаж үзнэ гэсэн үг. За тэгэхээр ямар нэгэн байдлаар би энэ аккаунтаа хакертулсан гэж шижгэлж байгаа бол саяын одоо линкээр Facebook руу тогтмол нэвтэрч ордог төхөөрөмжн дээрээсээ энэ хаягаар ороорой гэж зөвлөё. За ингээд би одоо шинээр нууц үгнүүдээ сэргээх боломжтой болж байгаа. За ингээд сайн хамгаалалтаа хийж өгсөн нууц үгийг оруулаад continue гэж дарах нь байна. За апдейт хийчихье. За энэ одоо миний ордог компьютер. За энэ болохоор имэйлийг хийсэн байна. За skip гэж дараад за энэ эдгээр зүйлсийг хийсэн байна. Окей. За ингээд go to feed гэдэг. За ингээд би аккаунтаа сэргээж авах боломжтой болж байгаамаа гэсэн үг. За эдгээр зүйлсийг одоо хэрэг би хакер дулсан гэж үзэж байгаа бол хийх нь байна. За аккаунт руугаа орж чадахгүй бол сая энэ линкээр орж өөрийнхөө аккаунтыг сэргээж авах боломжтой юм аа. Facebook-ийн хувьд бол мэдээллүүд ерөнхийдөө хаана ирдэг вэ? За профайл хаягийн одоо мэдээлэл бол ихэнхдээ за энэ Facebook-ийн help and support гэдэг энэ хэсэгт маань ямар нэгэн асуудал байх юм бол энэ support inbox хэсгээр сануулгууд маань ирсэн харагдаж байдаг. За түүнээс гадна бидний бүртгэлтэй email хаягийн дээр нь бас ирэх боломжтой байдаг. За Facebook хуудасны хувьд одоо мэдээллүүд нь хаана ирдэг вэ гэхлээр хуудас руугаа шилжиж орсон байх шаардлагатай гэж шилжиж ороод за хуудасныхаа settings хэсгээр дамжиж ороод хуудасныхаа setup page setup гэдэг дээр нь дарж ороод page status гэдгийг харнаа. За энэ хэсгээр нь миний одоо хуудас ямар нэгэн алдаа зөрчилгүй гэсэн мэдээлэл харагдаж байна. За ингэж харснараа би
энэ хуудас маань ямар нэгэн мэдээлэлтэй бол энэ хэсгээр нь харагддаг байгаа гэсэн үг. За зөрчилтэй бол энэ хэсэгт нь тийм зөрчил байна, ийм зөрчил байна гэдгийг энэ дээр Facebook мэдээлэл болж оруулсан байдаг байгаа. За зарын дансны хувьд одоо бид нар зар сурчлагаа явуулаад эхэлдэг. За тэрэн дээр зарын дансны алдаа, зарын дансны мэдээлэл нь маань хаана ирдэг вэ гэхлээр за би Ads Manager гэдэг энэ үндсэн дээр дарж ороод аль зарын дансан дээр за энэ зарын дансны асуудал бол account overview гэж дарж ороод харах нэ. За энэ зарын дансан дээр ямар нэгэн алдаа асуудал байх юм бол энэ дээр ингэж санамж эсвэл алдаа маань энэ дээр харагддаг байгаа. За энийг дарж ороод тухайн зарын дансан дээр асуудал авах юм бол account overview гэдэг хэсгээр дарж орж харах нэ. За пэйжийг бол пэйжийнхаа setup, за page status гэж дарж орох юм байна. За profile хаягийн асуудал бол profile хаягийнхаа support inbox хэсгээр дарж орж харах нэ. Энэ заваараар бид нэр хакерийн халдлага буюу the message spam болон Facebook-ийн мэдээллийг ялгаж салгаж сурлаа. За түнчлэн хэрэг хакердулсан бол хэрхэн Facebook хаягаа сэргээж авах, за мөн Facebook-ийн мэдээллүүд хаана ирдэг вэ гэдэг талаар сурцгаалаа. За Facebook-ийн профайл хаягаар бүх зүйлийг удирддаг тул өөрийнхөө профайл хаягийг нандинж хадгалж сураарай.